Сайн байна уу? За манай андаа манд байна уу? Сайн бацхан уу. Сайн байна уу? За андаа ихтүүл. За ингээд цаг зав гаргаж өөрийнхөө мэддэг бүх юмнасаа хуваалцдаг хайргүй одоо хуваалцдаг хүндээ ламдаа маш их баярлалаа. Тэгээ бодисодын 37 гарын авлага маань одоо энэ чөлөө өрөөнд гүн цэмплэн хөтлөөд бас нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгээ өнөөдөр хэд дэх юун дээр явж байгаа вэ? Би тэгэд шатн дээрээ. 8. За өнөөдөр 9 хүн явах юм байна тий? Тий. За тэгээ 9 дэх шоудаас эхлээд тэ бүгдээрээ сайхан сонсцгоё. Тэгээд та бүхнийхээ сонсхийн буйнд даган байсаа. За өнөөдөр болохоор босод 37 гарын авлагын. Яг 37 гарын авлага нь бол 8 дахь нь тийм ээ. За тэгээд босодын 37 гарын авлага эхлээд явж байгаа 9 дахь дугаар нь явж байгаа. За тэгээд энэний өмнө бол одоо ер нь бол 7 гарын авлага гарсан байна. Энэ 7 гарын авлагыг бол одоо энэ босодын 37 гарын авлагын тайлбарыг зохиосон хүмүүс нэлээ 3-4 янзын тайлбар байдаг. За тэгээ 3-4 янзын тайлбаруудаас энэ Забрал Эренбочи гэдэг. Забрал Эренбочи гэдэг энэ хүний тайлбарласан тайлбар. Энэ хүн болохоор тайлбарлахдаа бол эхний 7 гарын авлагыг бол одоо удирдгал хэсэгт нь оруулсан тийм үү? Дэнэсэндээ бэлтгэл гэх юм одоо босодын 37 гарын авлагын нөгөө бусад 30 гарын авлагын одоо бэлтгэл хэсэгт нь эхний 7 гарын авлагыг оруулж тайлбарласан байна. За тэгээд сүүлийн 30 гарын авлага нь бол ингээд 3 төрлөختөн тийм ээ баг төрлөختөн, дунд төрлөختөн, их төрлөختөн гэдэг 3 төрлөختний одоо анхааран авлага болгож гэж хувааж тайлбарласан байт. За тэгээд өмнө нь одсон бэлтгэл 7 ном болохоор одоо эхлээд бол одоо чөлөө очрол хүний бие хэрэг ихтэй олоход бэрхтэй гэж тийм ээ. Хоёрт нь бол одоо эцгийн орон төвчих, гуравт нь аглахыг шүтэх, дөрөвт нь одоо мөх бусыг санах, тавт нь одоо муу нөхрөө төвчих, лугаат нь одоо сайн нөхрөө шүтэх. За долоот нь аврал одуулах гэдэг. За энэ 7 за бэлтгэл буюу өмнө одуулах бэлтгэл 7 ном гэж гарч ирсэн. За тэгээд зарим номнууд дээр бол одоо энэ 7 болоо бэлтгэл 7 ном гэж ярилгүйгээр ерөнхийд нөгөө 3 төрлөختнийхөө одоо зам мурд ингээд 37 гарын авлага 37 ингээд бүгдийг нь хуваагаад номлолцсон байдаг. За энэ тайлбараар дээр бол арай өөрөөр явчих байгаа юм л да. Тэг яг ер нь бол одоо энэ эхний 7 маань ууг нь долуулаа бол тэр баг төрлөختний юунд орох юм л да ууг нь л тийм. Одоо баг төрлөختнийхөө номын амигт ороо явчихдаг. Яг бодмөрийн зэрэгээр бол. За энэ тайлбарыг зохиосон Забрал Эренбочи бол өмнөтгэл буюу бэлтгэл хэсэгт нь оруулчихж байгаа. За тэгээд бэлтгэл хэсэгт нь оруулаад тэгээд одоо баг төрлөختний дунд төрлөختний их төрлөختний гэдэг одоо 3 зам мөрт нь бусад үлдсэн 30 гарын авлагыг нь оруулж явж байгаа. За тэгээ баг төрлөختөн гэхээр яг ямар төрлөختөн хэлэх юм бэ? Дунд төрлөختөн гэж ямар төрлөختөн хэлэх юм? Их төрлөختөн гэж одоо ямар төрлөختөн хэлэх юм гэж. За баг төрлөختөн гэхээр
одоо энэ насыг оюунаараа тавьчихсан гэж хэлж байгаа юм. Эсвэл энэ насыг оюунаараа тавьчихсан гэдэг нь ертөнцийн 8 номыг 8 номыг хүлээснээс одоо гарч чадсан тийм. За ертөнцийн 8 номыг хүлээснээс гарахын тухайд одоо ертөнцийн 8 номыг хүлээс гэдэг нь одоо нөгөө 4 дур хүсэл 4 одоо дургуйцал гэж байгаа тийм. За 4 дур хүсэл гэдэг нь одоо юу гэхээр магтаал мөн магтуул одоо баярлах тийм. Яруу юм сонсвол одоо бас баярлах, дурлах. За тэгээд одоо өөрт нь амгалан байвал баярлаж дурлах. За тэгээ өөрт нь олцтой байвал бас баярлаж дурлах. За энэ ийм 4 эерэг зүйл гарахаар ингээд баярлаж дурлаа. 4 сөрөг зүйл нь гарахаар ингээд дургуйцсан ундууцдаг те. За тэгэхээр энэ сэтгэл нь ингээд тийм тогтургүй байдалд орчод байна шүү дээ. 4 ингээд эерэг зүйл нь гарахаар ингээд баярлаж дурлаад 4 сөрөг зүйл нь гарахаар дургуйцж ундууцаад байдаг. Нэгсэнтэй ингэж шунал уурын эрхэнд ингэж автагдаад байна тийм ээ. Нэгэнд нь одоо хэд шунан дурлаад нөгөөхөнд нь одоо ундууц дургуйцаад. Тэгэхээр энэ ертөнцийн ийм 8 одоо энэ нэг сэтгэлийн докторгүй энэ шунал уурын 8 төлөв байдалд ингэж хүн ороод ахаар ороод энэ орсон оюун санааныхаа одоо удирдлагын дор энэ орсон оюун санааныхаа одоо хөтөлгөөгөр ингэж яваад идэг. Яваад байгаагийн үед нэхэр одоо за энийг бол одоо юу гэдэг шүү дээ тийм ээ. Одоо 3 төрлөخت нь одоо зүгээр л нэг нялхас гэж хэлээд байгаа тийм нялхас. Нялхас гэхээр одоо зүгээр нэг одоо биднээс амьдрал дээр зөвлөл нэг одоо дөнгөж мөлхөө хөлд орох гэж байгаа мөлхөө нялх хөвгч шиг ухамсар нь тийм байна л гэж хэлээд байгаа. За тэгэхээр энэ ухамсараас ингээд одоо энэ нэг 8 төлөв байдалд ингээд ороод байгаа энэ ухамсараа дарж аваад тэгээд ийм ухамсараар юмд хандахгүйгээр илүү нөгөө нэг аливаа зүйлд хандахдаа энэ 8 одоо докторгоо одоо оюун бодлоор юмд хандахгүйгээр илүү оюунлаг илүү тийм одоо сэтгэлийн одоо энэ 8 төлөв чинь дандаа хүний оюун санаа дандаа гадагшин ингээд сацраагаад байдаг тийм ээ. Гадагшин сацраагаад байдаг. Дандаа гадна талын л нэг ерөөсө материалын зүйл, гадна талын үг яриа, гадна талын одоо гаднаас орж иж байгаа ол зомогч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйл дээр л хит төвлөрөөд тэгээд тэрэнд одоо шунан дурлаад байгаа, тэрэнд бухимдаж урлаад байгаа тийм байдал. Энэ байдлуудыг өөрөөсөө арилгаад нэг өсөндөө өөрийнхөө мөн чанарыг одоо мөх бус бүхэл юмсыг мөх бус юм аа бүхэл юмсыг өөрчлөлтөн хөвсдөг юм аа. Тэгээд дээрэс нь ялангуяа өхөл мөнх ус гэдэг зүйл хизээч ярьж магадгүй маа гэсэн үхлийг санаанд дурдж тэгээд одоо үхлийг санаанд дурдсан оюуны хүчээр энэ ертөнцийн 8 номыг бид нар одоо буцааж чадах юмаа гэж тийм. Тэгэхээр нэг басна энэ ертөнцийн 8 номын хүлээсийг ингээд сулдахын тухайд өмнө гарсан 7 гарын авлага чинь одоо энэ баг төрлөختний буюу энэ ертөнцийн 8 номыг одоо тавьчих чадах. Тавьчихэд маш чухал одоо үндсэн одоо тулгуурууд нь болж өгнө шүү дээ. Өмнөх 7 гарын авлага. За ялангуяа тэр дотор бол одоо хамгийн чухал нь бол тэр одоо чөлөө учралт хүний төрөлд хүний төрлийн үн цэнийг ойлгох. Тэгээ өхөл мөнгөс хоёрыг санах. За энэ хоёр бол хамгийн чухал нь гэж тийм ээ. ертөнцийн 8 номыг хүлнэснээс одоо хүн гэтлэхэд одоо мөх бусыг санах дотор бүр хамгийн чухал нь бол өхөл мөнгөсийг санах тийм ээ. Өхлийг одоо санан дурдж өхлийг хүлэн зөвшөөрч тэгж нэгсэндээ өхөлд
одоо өөрийгөө бэлтгэж амьдрах гэх юм уу тийм оюун санаандаа бол одоо үхэхэд илүү одоо үхэл ирэх үед одоо илүү их жаргалтайгаар өгч чаддаг тийм ээ. Тийм нэг оюун ухамсарыг хүн өөртөө бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээ бүрдүүлэхийн тухайд яах ёстой юм гэхээр зөв ертөнцийн 8 нөгөө ном гэдэг тэр нэг оюун санааг засах ёстой байна. Тэрийг засаад ирэхээр хүн дотоод сэтгэл рүүгээ нэг өсөндөө өндөөж чаддаг. За дотоод сэтгэлтэйгээ ажиллаад өндөөгээд ирэхээр сэтгэл дотроо одоо сэтгэлээс өөрийнхөө дотроос одоо амар амгаланг хайж эхэлдэг. Гадна талаас одоо аз жаргал амар амгаланг одоо хайхгүйгээр зөвхөн өөрийнхөө сэтгэл дотроос амар амгалангаа хайж. Тэгээ сэтгэл дотроос амар амгалангаа хайгаад ирэхээр хүн бол одоо маш тийм хүний өөрийнх нь амьдрал хүний өөрийнх нь одоо явж байгаа зам морн илүү сайхан зөв зүйтэй өөрт нь илүү тийм одоо үн цэнтэй болж эхэлдэг байна л дээ. За тийм болохоор энэ баг төлөвлөгтөн бол энэ нэг өсөндөө ертөнцийн 8 номыг төвчсөн. Энэ хүлээсийг сулруулсан. Төвчж чадсан. За тийм бодгол авах. За тэр нэг өсөндөө материаллык зүйлд хичнээн л одоо баг бид нэр хүлэгдэнэ. Төдий чинь л биднээс ухамсар төдий чинь одоо юу байдаг вэ хэл тэ. Өөрлөгөө чиглэсэн өөрийнхөө мөн чанарыг илүү толдсон. Тэгээ өөрлөгөө чиглэж өөрийнхөө мөн чанарыг илүү толдод ирэхээр өөрийгөө засаж өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө тэр сэтгэлийн тэр үнэт зүйлүүдэд илүү сайн одоо гаргаж ирэх тийм байдал руу орж ирдэг. Тийм байдал руу ороод ирэхээр хүн бол одоо юуг болох нь штэ нэг өсөндөө айдас байхгүй хин нэгнээс одоо нууж хаах юм байхгүй болж эхэлдэг. Яг тэгэхээр сэтгэл нь өөрөө яг тийм л үнцэнтэй. Сэтгэл дотроо нэг тийм үнцэнтэй зүйлээ бүтээж чадсан учраас тэр үнцэнтэй зүйл нь одоо өөрийг нь одоо удирдах тавьчихдаг нэг өсөнд. Тэгэхээр нэг өсөндөө ертөнцийн 8 номыг хүлээсэнд ороод ирэхээр хүн ингээд ямар нэгэн байдлаар одоо ёс бус үйл хийж хэлдэг тийм. Ёс бус юм бодож хэлдэг. Элдв хангаан одоо асуудалд одоо орооцолдгоо маа гэхэд ингээд янз янзын тийм одоо биехийн сэтгэлийн хэн нэг нь бас нуухаах, хэн нэгнээс айж имэх тийм ээ. Тийм аягийн адаглаад тийм нэг зүйлүүд хүнд өөрт нь ингээд яваад идэг байна л да. Тэгээд ирэхээр хүн одоо ямар нэгэн зүйлээс одоо тийм айдастай ч юм уу хэн нэгнээс санаа зовох ч юм уу санаа зовсон тийм байдлаас үүдээд өөрийнхөө тэр нэг дутуу хөтөө зүйлээ муухайн тухайд эсвэл тэрийг нөхөхийн тухайд тэр нэг гадны материаллык зүйлээс одоо юу олж авах те тийм нэг амар амгалан аз жаргалын мэдрэх гэж явдаг баг. Тэгэхээр тэр нэг өсөндөө хүний ухаан санаа хичнээн гадагшаа цацран төдий чинь л нэг тийм дутуу сэтгэл нь тийм амар амгалан аз жаргалаар үргэлж дутаж явдаг байна л да тийм дутмаг. Тэгэхээр сэтгэл дотор нь тийм нэг аз жаргал амар амгалан дутмаг болоод ирэхээр хүн өөрөө нэг яхарахгүй тэрийг нөхөхийн тухайд одоо янз янзын одоо үйлдэлүүд хийж эхэлдэг. Тэгэхээр нэг өсөндөө тэр сэтгэл дотор байгаа тэр нэг аз жаргал амар амгалангийн дутмагшлыг юугаар нөхөх юм гэхээр гадны материалын зүйлээр нөхөх ерөөсө боломжгүй юм байна л да. Ямар ч боломж байхгүй. Гадны одоо материалын зүйлийг төрөнгнөр алдарч идэмэд тэдгэр зүйлүүд бол зүгээр биднээс сайхан юм дууллаа гэхэд чихэн сайхан дуултана, сайхан өнөр өнөртлөө хамранд сайхан өнөртнө. Сайхан хоол идлээ одоо хэлэнд сайхан амтгтана. Тэгэл тэр чинь тэрхэн үедээ
нэг тийм сайхан одоо зуурдхан тийм таашаал төрүүлэхөөс биш. Яг сэтгэлийн тэр одоо дутагдаад гачигдаад байгаа тэр нэг амар амгалан тэрийг бол нөхөх боломжгүй юм. Тэгэхээр сэтгэлийн тэр амар амгалан юугаар нөхөх юм гэхээр одоо сэтгэлийг өөрөөр нь нэг одоо ухаажуулж сэтгэлийг өөрөөр нь одоо тэр засах арга ухааныг нь одоо хэрэгжүүлж байж тэгжүүж сэтгэлд тэр нэг дутаад байгаа амар амгалан аз жаргалыг нөхөж өгөх юм л да. Тэрийг нөхөхийн тухайд энэ өмнөх нэг 7 гарын авилгаа чинь яриад байгаа шүү дээ тийм ээ. Өмнөх 7 гарын авилгааг хүн ингээд сайн ингээд ойлгож ухаарад ингээд ирэхээр тэр сэтгэл дотор нэг дутаад байгаа тэр аз жаргал амар амгалан нөхөгдөх суурь бүрддэг гэж. Яагаад юм гэхээр сэтгэл дотор тэр нэг юм дутаад байгаа нь бидний юмыг буруу харцсан байдаг тийм ээ. Өөрийнхөө олсон энэ хүний төрөл гэдэг зүйлээ илүү сайн ухамсарлаж үнэт зүйлийг ойлгож чадаагүй байдаг. Өөрийнхөө энэ мөх бус байдал гэдэг энэ байдлаа хүлээн зөвшөөрч чадаагүй байдаг тийм ээ. Тэгээ орчлонгийн энэ мөх бус одоо юу гэндэ орчлон бол өөрөө тийм үргэлжийн тогтвортой тийм биш тийм ээ. Төрхөн зурын одоо шалтгаан нөхцөл ирэхээр өөрчлөлтөн хувьсдаг тийм чанартай зүйлийг бид нэр одоо эсрэгээр нь хардаг тийм ээ. Нэгсэндээ тийм байх ёсгүй. Одоо хүн бол тийм шүү дээ. Өөрт нь зовлон тохиолдоод яагаад надад ийм зовлон тохиолдох ёстой юм гэдэг ингээд нэг өөрт нь тийм зовлон тохиолдож болохгүй хизээч надад ийм зовлон тохиолдох ёсгүй мэтэр ингээд бүр сэтгэл нь ингээд маш хатуу будцсан байдаг. Ерөөсө тэр чинь бол одоо юмыг мөнхөд бодож чадна шүү дээ тийм ээ. Мөнхөд бодож чадна. Юмыг ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Орчлонгийн энэ мөн чанарыг бид нэ хит одоо би зовх ёсгүй. Би ерөөсө жаргалтай байх ёстой гэдэг ингээд нэг надад ийм зүйл тохиолдож болохгүй тохиолдох ерөөсө ямар ч үндэслэлгүй гэдэг ингээд энэ орчлон хит тийм өөрийнхөө нэг оюун бодлороо хит одоо мөнхийн гэх юм уу тийм ээ. Яг өөрийнхөө оюун бодол тааруулсан тийм нэг тийм төлөв байдалд оруулах гэж оролддог бидний сэтгэл өөр. Тэгэхээр тэр бол нэг мөх бус гэдэг зүйлийг ухаараагүй, ойлгоогүй. Тийм болохоор мөх бусыг ойлгоод ирэхээр орчлон өөрөө угаасаа л өөрчлөлтөн хувьсдаг, дээш доош өгсөн урууддаг. Нэг нь төрдөг, нэг нь төрж явахад нөгөөх нь уруудж идэг. Нэг нь төрөөд өгсөө явж яхад нэг нь өгч байдаг тийм ээ. Устж байдаг. Ерөөсөө л ингээд ийм нэг зүгээр л ийм орчил донд явж идэг. Тэр ийм хүмүүгээр ингээд мөх бус гэдгийг ингээд илүү сайн ухамсарлах хэрэгтэй юм байна. Хичнээн сайн ухамсарлаж ойлгоно өөр дээрээ бүр илүү сайн тэр амьдралын төгсгөл үхэл гэдэг зүйлийг одоо илүү сайн гэж бодож тунгааж тэрийг хүлээн зөвшөөрч тэр үхлээс айх айдсыг илүү багасгах хэрэгтэй байна л да. За тэгээд энэ чөлөө очрол хүний төлөв үн цэнийг ойлгоод тэгээд ингэж ирэхээр хүн бол тэр нэг ухаан санаа гадагшаа сацардаг тэр байдал нь багасаад өөрөөрөө сэтгэл оюунтай ажиллах илүү юмны тэр одоо утга учир агуулгын мөн чанар нь орж ирэх тийм нэг ухамсар өөрт нь бий болдог. За тэгээд ирэхээр нэг өсөндөө энэ юмны нэг агуулгын мөн чанар руу ороод ирэхээр юмны өнгөн хэлбэр талд нь анхаарал тавьдаг. Тэ магтаал, муушаал, яруу бус, олзтой олзгүй байх, нэг жаргалтай жаргалгүй байх. Эдгээр чинь дандаа юмны нэг өнгөн хэлбэр яваад байна шүү дээ. Зүгээр нэг гоё яруу сайхан юм сонсох. Нэг магтаал сонсож. Зүгээр нэг 5 метр хүй нэг таашаал нэг амсчих тийм ээ. Эсвэл одоо нэг юу яачих одоо нэг
нэг олцтой омогтой байх тийм ээ. Энд чинь зүгээр юмсын зүгээр харагдах хэлбэр өнгөн чанар байхгүй. Тэгээ ийм чанарт ингээд бид нэр оюун санаа хэд хуурттаад байна гэдэг чинь тэр нэг аливаа юмс яг орчлонгийн тэр өнгөн одоо хэлбэр талд нь ингээд хүлэгдчихэд тэрэнд нь ингээд ухаан санаа ингээд торчоод тэгээд цаашаа яг орчлонгийнхоо мөн чанарыг агуулга мөн чанарыг ойлгож ухаарах тэрийг хөлөн зөвшөөрөх тэр тал дээр ингээд ухаан санаа нэвтэрч чадахгүй. Тэгээд ирэхээр ингээд ертөнцийн 8 ном төлөгддөг гэж. За тэгэхээр энэ ертөнцийн 8 номын хүлээснээс одоо гарч чадсан нэгсэндээ энэ хүлээсийг тодорхой хэмжээнд сулруулж чадж байгаа тэр бодвол баг төрлөختн рүү орж ийн гэж үздэг тийм. За тэгээ баг төрлөختний бодгол бол одоо нэгсэндээ энэ насны энэ шунал уур гэх мэтийн одоо энэ төр зуурдын энэ жаргал таашаал зуурдын энэ зовлонгоо нэг энэ төр одоо сэтгэл ингэж одоо сэтгэл ингэж одоо юу хэмдэ доктортой байдлаа алдаж тийм зуурдын жаргал хөл алдах зуурдын жаргал одоо зовлонгоо нэгт одоо юу яах тийм одоо цөхрөх гэх мэт ийм байдлууд багасаад ирдэг байна. За тэгээд ирэхээр баг төрлөختний бодгол бол одоо яадаг вэ гэхээр ер нь бол хойд төрөл рүүгээ илүү сайн чиглэсэн. Нэгсэндээ одоо номондор бол тэгж ханддаг. Энэ төрөл дээр чи за урд төрөлд ямар бодгол байснаа мэдхийг хүсвэл одоо байгаа байдлаа хараа гэж тийм. За хойд төрөлд чи ямар байхыг мэдхийг хүсвэл одоо байгаа сэтгэлээ хараа гэж. Тэр нэгсэндээ хойд төрөлд ямар төрөл төрөх нь гэдэг чинь тэр хойд төрөлд хаана ямар төрөл төрөх үү гэдгийг одоо биднээсийн энэ сэтгэл санаа ямар хэмжээнд байгаад байна. Тэрийг харахад л мэдэгдэнэ гэж тийм. Тэгэхээр нэгсэндээ энэ баг төрлөختний бодгол бол одоо ингэж хойд төрөлдөө илүү анхаардаг тийм. Хойд төрөлдөө илүү сайн одоо би энэ төрөлдөө ганц ингээ хүний төрөл аваад ингээ амьдрах нь одоо чухал хэрэгтэй боловч хойдын төрөл гэдэг бол хойдын маргаашийн амьдрал байна гэдэг шиг хойдын төрлүүд бас байдаг учраас би тэгэхээр хойдын төрөлд илүү сайн агсан тийм хүний сайн төрлийг авч илүү их одоо амгалангаас амгалан тэр гэгэрлийн зам руу одоо суралцах хэрэгтэй байна гэсэн. За тэхийн тухайд энэ баг төрлөختний бодгол бол одоо үүлийн үр гэдэг энэ зүйлийг бүр мах цусандаа бүр одоо шингэтэл нэгсэнд ойлгож ухаарсан байдаг гэж тийм ээ. Баг төрлөختний бодгол үүлийн үр гэдэг бол маш чандан сахидаг. За үүлийн үрийг одоо сахихын тухайд яах ёстой вэ гэхээр одоо муу үйл хэвэл ямар үр дүнтэй тийм ээ. Сайн үйл хэвэл ямар үр дүнтэй юм бэ гэдгийг эхлээд тэрийг нь ойлгодог багч. За тэрийг нь ойлгохын тухайд нүгэл хэвэл одоо хойд төрөлд муу заяан төрөх нь буян одоо буяныг сайн өөртөө хурааж чадах аваас хойд төрөлд хүн бол сайн төрөл төрөхнэ гэж. Тэгэхээр нэгсэнд нүглийг төвчж буяныг хураана гэдэг чинь нэгсэнд өөрийнхөө тэр сэтгэл зүрээ хамгийн сайн нүглийг төвчж буяныг хураана гэдэг чинь сэтгэлийнхээ л нөгөө шунал уур атаа омог энтэйсээ хичнээн сайн одоо ерөндөглөж тэднээс тэгээд тэмцэж ирийг мохоод чадж төдийчнэл тэр бол агуух буян гэдэг байгаа шүү дээ. Түүнээс тэр сэтгэлээ өөрчилж чадахгүй байгаа тэр сэтгэлд өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа нэг тийм хэмжээний тийм мөртлөө нэг буян хийгээд байгаа гэх мэт эдгээр зүйлүүд чинь бол төдийлөн одоо өөрт чинь яг одоо бүрэн дуран тусуулах тийм буян гэхэд бас өөрөөсгөл болоод байдаг тийм. Гэтэ тийм аяга буян хурааж болох боловч тэр чинь бол сэтгэлд чинь одоо тодорхой хэмжээний өөрчлөлт ахиц гаргаж чадахгүй байгаа тийм буян гэдэг бол одоо тус өгөөж нь өөртөө их бага байдаг юм л дээ. За тийм болохоор одоо баг төрлөختний бодгол бол одоо
нэгсэндээ өөрийнхөө сэтгэл рүү өнгөж эхэлсэн. За тийм бодгол байдаг. За тэгээ үлийн өөрийн анхааран авал үлийн өөрт маш их одоо онцгой ач холбогдол өгдөг. За тэгэхээр энэ баг төрөлхтний бодгол бол одоо нэгсэндээ үлийн өөрт маш ач холбогдол өгдөг учраас энэ баг төрөлхтний бодгол одоо юу гэх юмдээ хүний нүдэнд илж бай, далдж бай тэр хүн бол яг л одоо өөрийн маш тийм зарчимтай тэр одоо зам мөрөөр явж чаддаг тийм ээ. Тэр газар оронд одоо хууль шүүх байсан ч байгаагүй ч бай. Хүний нүдэнд илж бай, далдж бай. Яг л одоо өөрийнхөө ухамсартайгаа тулж одоо өөрийгөө хуурахгүйгээр амьдарч чаддаг. За тийм бодгол. За тэгээд одоо тэгвэл одоо нүгэл буюу одоо буруу үйлийг хийгээд эхлэхээр за хой төрөлдөө нэгсэндээ ямар зовлон амсах вэ? 3 муу сайнд төрөх юм бол ямар аюул байх вэ гэсэн. За тэр талаар өнөөдөр гарах юм байна. За тэгээд энэ баг төрөлхтний эсхийг альдсан босодын 37 гарын авлагын одоо үндсэн үг нь болохоор одоо төвчгүй юм ашиг бэрх муу заяаны зовлон ногоод нь хилэнцгийн үлийн үр хэмээн чадагч байр зарлигсан. Чадагч байр гэхээр бурхан багш одоо зарлигсан байна гэж. Тиймийн тул аминд тулсан ч хилэнцгийн үлийг хизээч эсвэлтэх нь босодын гарын авлага мөн гэж. За хэмээхэн утга нь бол бас одоо сонсох төдийдч одоо айц жихүүц төрөм. За өөр дээр одоо буун амсах аваас одоо төвчгүй юм ашиг бэрх мэдрэмжийг өгдөг. Одоо энэлэн гаслах муу заяаны 3 муу заяаны зовлон тэтгээрнэ гэж. За 3 муу заяаны зовлон гэдэг бол сонсох төдийдл сэтгэлд тийм нэг айц жихүүц төрүүлэм тийм байдгаа гэж. За тэрийг өөрөө бүр ингээд 3 муу заяаны зовлон амсах юм бол тэр бол бүр тэстгийн аргагүй хэцүү маш зовлонт мэдрэмжийг хүнд өгдөгөө гэж. За тэдгээр зовлонгууд нь бол тэр 3 муу заяаны зовлон бол шалтгаангүй гарснаг бол шалтгаангүй гардггүй маа гэж. Өөрийн одоо үл зохиолдох шалтгаанаас бас гарахгүй гэж. Өөртөө тэр 3 муу заяаны зовлон бол одоо шалтгаангүй гарч ирэхгүй өөрийнхөө одоо зохиолдсон шалтгаанаас гарч ирд юм а гэж. За тэгэхээр тэр шалтгаан нь юу гэхээр одоо 10 хар нүгэл тэргүүдээ хилэнцгийн үйл байна гэж тийм ээ. За тэгэхээр 10 хар нүгэл тэргүүдээ хилэнцгийн үлийн үрд одоо энэ 3 муу заяаны зовлон амсдгаа хэмээн одоо бүхнийг болгогч бурхан багш байр айлтсан байгаа учраас тийм учраас өөрийн одоо амь насанд тулсан ч хилэнцгийн үлийг одоо эсвэлдэж хизээч хилэнцгийн үлд эс орох нь одоо босодын гарын авлага юм а гэж. За энийгээ тэгээд цааш нь одоо дэлгэрүүлээ тайлбарлах таам бол. За ер нь бол одоо баг төрөлхтний зам мөрд ингээд ороод явхад бол одоо 3 муу заяаны зовлон гэж санах тийм ээ. За тэгээд түүнээс эмээгээд тэр 3 муу заяаны зовлонд хүрэгдэг үйл нь юу гэхээр 10 хар нүгэл тэргүүтэй нүгэл хилэнцгийн үйл яхна гэж. Тэрхүү нүгэл хилэнцгийн үйл болсон шалтгааныг нь одоо тавьчих. За ийм хоёр хэсэгт хувааж ярих юм байна. За тэгээд анхных нь за 3 муу заяаны эхлээд зовлон гэж санах гэж тийм. Тэгвэл одоо хилэнцгийн үлийг хийгээд тэгээд 3 муу заяаны төрн одоо тэр 3 муу заяа чинь ямар зүйлүүд байд юм бэ гэж. За тэгсэн тэр нь одоо утгт нагарж унагийн альцсан. Одоо Эрдэнэ арх гэдэг одоо номон дотор одоо машид халуун бөгөөд хүүтний одоо тамийн өдрийг нэг бүрчлэн дурдаа гэж. За энэ одоо халуун там хийгээд хүүтэн тамийн амьдтын тэр зовж үе тэр тамийн зовлон одоо
нэг нэгээр нь ингэж зовлон бүгд нэг нэгээр нь ингэж бодох хэрэгтэй гэж. За өсөж сангах нугуудаар одоо туран атсан. За берд нугуудагч, бердийн зовлон нугуудагч, дурдсан үлдэрэгч. За өсөж сангахын зовлонгоор ингэж одоо турж ицсэн. Тэр бердийн зовлон ч гэсэн санаж үлдээ гэж. За муухгийн маш их зовлонд нэрвэгдсэн адуусан амьтдыг харж дурдараа гэж. За нэгсэнд адуусан амьтдын хамгийн хэцүү зовлон бол мухаг гэж байна. Адуусан амьтны. За адуусан амьтан бол одоо үнэхээр өрөвдөлтөө шүү дээ, тийм ээ. Одоо маш муухай байдаг, тийм ээ. Одоо бид нар ингээл зүгээр харж яхад. Одоо хамгийн ухаантай нохол гэхэд яг хавдаа тэгээд нэг замын гэрэл харж агаад нэг гарчдаг, тийм ээ. Тэгээд нэг хүүхд мөхт ингээд болохгүй буруу мөрөө явж ивэл тэрийг татаад авчдаг ч гэдэм үү. За тэгээд эзэндээ үнэнч байх. Тийм ээ, сургаад ингээд авчихаар маш сайн сурж шүү дээ, тийм ээ. За тэр бол нэг жохон л юмнууд болчихж байгаа байхгүй. Тийм нэг одоо нарийн гүнзгий зүйл биш шүү дээ. Ер нь бол одоо мухаг биш байна гэдэг чинь нэгсэнд хамгийн чухал нь өөрийнхөө сэтгэл зүг таньж мэддэг. Өөрийнхөө бодлыг, өөрийнхөө мэдрэмжийг ялгаж салгаж чаддаг. Яагаад энэ ийм бодол сэтгэл надад төрөөд байна? Юунаас болоод би ингэж зовоод байна гэдэг. Тэр зовлонгийнхаа шалтгааныг ингэж таньж мэдэж чадах. Тэр шалтгаануудаа ингэж таньж мэдээд засаж өөрчилж чадах. Тийм нэг бэлэг оюунлаг тийм чанар бол одоо адуусан амьтанд ерөөсөй байдаггүй байх юм л дээ. Тэгэхээр адуусан амьтан бол энэ талаас бол маш их муухай юм аа гэж. За гэх мэт түргэтээ адуусны зовлонгоос санаад үлжээрэй. Хэмээн зарлигдсан мэт түүнд ч гэж занхан тамийн зовлон гэж. За тамд бол одоо 18 янзын там байдаг тийм ээ. Одоо халуун 8 там, хүйтэн 8 там. За тэгээ ойр орчмын там. Тэгээд хэсэг бүсэг там гэдэг. За халуун 8 там. Эхний халуун 8 там нь юу юм гэхээр за халуун тамын одоо ерөнхий халуун 8 тамын 8-нд нь байдаг ижил зүйл нь юу вэ гэхээр одоо тохоо хэрэг хэмжээний ингээ гал бадарсан төмөр тийм газартай гэж тийм ээ. Тэр газар нь бол төмөр байна. Тэгсээр нэ маш халуун хүний тохоо хэмжээний тийм гал ингэж үргэлж асч ud. За тийм төмөрөн газартай байна. За тэр газар нь бол одоо заримдаа тэгш шулуун газар гэдэг бол заримдаа уул толготтой. Заримдаа болохоор ингээд хавцал жалах суугтай. За зарим газараа болохоор тийм хорт араатан амтан тийм одоо төмөрөн бихтэй хамаг одоо нөхсөөнөөс нь ингээд гал бадарсан тийм араатан амтан жигүүртэн шууд байдаг гэж тийм. За тэгээд мөн одоо юу гэдэг вэ гэхээр тамийн сахиулууд байдаг ч тийм. Тамийн арилаг сахиулууд маш одоо догшин одоо чихүүц сүрэн царайтай. За тийм одоо тамийн сахиулууд байдаг гэж. За тэгээд тэр тамийн сахиулууд бол одоо нэгсэндээ яадаг вэ гэхээр одоо зэсэн хайлмаг гэж байна. Одоо зэсэн өнгөтэй тийм одоо хайлмаг байдаг. За тэгээд тийм одоо хайлмаг одоо юугаар одоо үргэлж тамийн зовлонд энэлж тамд төрсэн амьтдыг одоо тэр зэсэн хайлмагаараа ингэж одоо амрын цутгаж ингэж зоож шаналгаад гэж тийм. За тэгээд ийм аюуншигтай юм тамийн орон бол байдаг гэж. Тамийн 8 орны ерөнхий ижил одоо төрх байдал нь юм байдаг байна. За тэгээд тамийн оронд одоо төрдөг
ийм одоо жихүүц төрөлм аимшигт ийм оронд төрөх шалтгаан юу юм бэ гэхээр нөгөөсөндөө биднээс хийсэн тэрхүү 10 20 нүгэл юм аа. За 10 20 нүгэл бол одоо за тэр үүлийг одоо 10 20 нүглийг бид нэр сэтгэлдээ ингээ хураагаад сэтгэлдээ ингээд тийм одоо бид нар өнөөдрийн худлаа ярьчлаа гэхэд өнөөдөр нэг худлаа ярьж байгаа тэр үйл маань яг тэр худлаа ярьж байгаа агшин дууслаа. Тэгэл тэр худлаа ярьж байгаа тэр үйл маань биднээс сэтгэл тийм нэг хүч энерги болоод хоримтлагдчихдаг байхan шүү дээ. Хоримтлагдчихдаг. За тэгээ тэр одоо худлаа ярьсан үеийн хүч энерги чинь тэр хүч чинь хизээ сэрэгдэн гэхээр тэр хүчийг сэрэх хэмжээний тийм бодол тэр хүчийг сэрэх хэмжээний бодол болоод тэр хүчийг сэрэх хэмжээний гадна талын нөхцөл хоёр ингээд энэ гурвал ингээд нийлээд уулзраад бүрэлдэхээр тэр нь худлаа ярьсан үйл чинь одоо үеийн хүч нь сэрж гарч ирдэг гэж тийм. За тэгэхээр нэгсэндээ тамийн орон төрнө гэдэг маань 10 20 нүглийг одоо маш одоо хүнд хэмжээнд хийдэг тийм ээ. Бүр 10 20 нүглийг бүр асар одоо ихээр за 10 20 нүглийг маш ихээр маш урт хугацаагаар маш одоо хүчтэйгээр хийдэг тийм хүмүүс бол тамийн орон төр тийм үү гэж. За 10 20 нүглийг нэг одоо юу яа тамд төрөхөд одоо маш урт хугацаагаар маш ихээр маш хүчтэйгээр хийдэг маш хүчтэйгээр маш муухай маш тийм муу бодлоор тийм ингээд за маш хүчтэйгээр ингээд хийж. За тэрнээс арай жоохон сул хийгээд ирэхээр бэрдэд төрөх. Тэрнээс бүр сул одоо нэг хийгээд ирэхээр адгуусан төрдөг гэж. Тэгэхээр нэгсэндээ энэ 10 20 нүглийг бид нэр ингэж хэр хэмжээнд аруулан ингэж хийж байна. Тэр хэмжээгээр л бид нэр одоо биднээс авах төрөл маань илүү одоо чанар моддаг байхна шүү дээ тийм нэгсэндээ. 10 цагаан буйныг бид нэр хэр чинээ сайн хийн ямар төвшин тийм. Тэгээ тэр төвшнөөс харгалзал биднээс авах төрөл маань яг л тийм нэг чанар, тийм төвшнөл төрөл авдаг байх. За тэгэхээр тамийн орон төрж байгаа энэ амьтад бол одоо 10 20 нүглийг тэгж маш урт хугацаагаар маш ихээр маш хүчтэйгээр хийдэг. За тэгээд тэр төрөх одоо тэр 10 20 нүглийг тэгж ихээр хийсэн үлийг биднээс яг өхөө юм бодол сэрээдэг тийм ээ. Өхөө юм бодол сэрээдэг. За ялангуяа хүн одоо нас бараад хичнээн өхөө одоо бодол нь тийм зөв сайн зөв одоо юу хэмдэ нэг тийм бодол төрөд өгсөн ч гэсэн за завсрын төрөлбөр төрдөг байна. За хүн ингээд өхөөд одоо биднээс ухамсар сэтгэл мэд биенээсээ гарахад шууд ингээд нэг завсрын төрөл авдаг байна тийм. За тэр завсрын төрлийн амьтанд бол одоо маш их одоо сэтгэл нь одоо хямарч өмсөн тийм одоо элдэн янз үзэгдэл их ургадаг тийм. За тэгээд дээрэс нь одоо тийм маш хүчтэй аадар бороо ороод тэр аадар бороо ороход хамтдаа хүчтэй салхилтэй тэгээд тэр хөрхөн маш их даардаг тийм. Тэгэхээр нэг тийм маш хүчтэй тийм хүйтэн салхих ингээд аадар борооны хүчтэй салхирж байгаа юм. Тийм нэг одоо нэг даарад байгаа мэт тийм мэдрэмж тэр завсрын төрлийн амьтандаас мэдрэгддэг байна л дээ. За тэгээд тэр мэдрэмж ингээд мэдрэгдээд ирэх үед тэр завсрын төрлийн амьтан маань тэр одоо даарч бээрч байгаа тэр нэг зовлонгоос гэтлэхийн тухайд ингээд яаж би одоо даарахгүй байх вэ гэдэг арга ингээ хайдаг байна. Тэгээ хайгаа явж исэн чинь ингээд халуун тамийн одоо орон нүдэнд нь үзэгдсэн чинь тэнд ихгүй халуун дулаахан байт юм байна гэдэг. Тэгээд
тийшээ одоо сэтгэл нь шулуудаад тийшээ очих хүслэн болоод тэгээд тэндээ очиод нэгсэндээ тэр тэр халуун тамийн оронд очихыг хүсэж байгаа. Тэрэнд төрж дулаацахыг хүсэж байгаа. Тэр нэг бодол нь нэг урд хураасан одоо халуун тамийн оронд төрөх үүлийн одоо бас сэрээдэг гэж тийм ээ. Тэгээ тэрнээс шалтгаалж бас тэр халуун тамийн оронд очиод төрчих тийм аюул байдаг гэж. За тийм болохоор нэгсэндээ халуун там хүйтэн тамын тэр оронд одоо төрдөг учир шалтгаан нь бол хүн одоо янз тийм хөхтэн бол одоо хүн хит их даарад тийм ээ. Даарснасаа болоод маш халууны хүсээд хөхч юм. За тэгээд тэр үхээд завсрын төрөл төрсний дараа завсрын төрөлдөө бас тэр бодол нь өөрчлөгдөд илүү сайн бодлоор одоо солигдоод тэгээд сайн төрөл авчиж болно тийм ээ. Тэр бодол нь өөрчлөгдөхгүй завсрын төрөлдөө тэр чигтээ явсаар хагаад тэр халуун тамийн төрөл рүүгээ төрчих бас аюул байдаг байна. Тэгэхээр нэгсэндээ хүүн бодол болоод тэр завсрын төрөлд байх үеийн бодол хоёр бол их хүнийг хаашаа ямар төрөлд төрөхт нь бас нэлээд тийм чухал нөлөө үзүүлдэг байна. За янз халуун тамийн төрөл төрж байгаа энэ амьтад бол ерөнхийдөө хөх үеийн бодол болоод тэр завсрын төрлийн үеийн тэр бодол нь хит их одоо даарч чихүцснээс болоод халуун тийм оронд очиж төрөхийг маш их хүсээд тэгээд тэр халуун тамийн тэр гал бадарсан тэр нэг дулаан халуун харагдаад байгаа. Тэр оронд бүр очиод төрөхийг бүр шийдээд тэрэнд очрох одоо хүсэл дуршил нөгөө шунал бий болж штт даарж байгаа учраас хүчтэй их одоо шунал дур шунал бий болоод тэгээд тэрнлөөгөө бүр сэтгэл нь 100% шилуудаад тэгээд тэрэндээ очиод төрчдгөө гэж. За тэр халуун тамийн оронд одоо 8 янзын там байна. За хамгийн ихний там нь бол одоо ахин амьлах гэж там гэж тийм. За ахин амьлах гэдэг тамийн оронд төрөх үед л одоо тэнд төрсэн амьтад бол нэг харахтаа ингээд уур нь хүрээд идэг тийм. Тэр тамийн оронд төрсэн хүмүүс бол нэг хараад учиргүй уурлал. Тэгээд одоо гартаа нэг тийм одоо мэстэй. Тэгээд тэр мэсээр нэгээ бүр ингээд одоо унтал нь одоо дүрдэг. Эсвэл окторгоогоос одоо маш их тийм мэсэн бороо ордог гэж тийм. За тийм мэсэн бороо ороод ингээд нэгээ ингээд бүр ингээд ухаалттлан шахуу ингээд дүүрээд тэгээ байж явах үед нь ингээд нэг ухаан балартаад ингээд унах хайдаад ирэхэд нь тэнгэрээс одоо сэрээрээ гэсэн дуу гарахад ахаад сэрж босч ирдэг гэж. Тэгээ ахаад сэрж босрал ахаал нэг мэсэрээ нэг хутгаж дүрэл ингээд гэсэн ингээд галзуу сүрэттэй юм шиг л ингээд байгаад. За энэ бол нэг 10-20 нүглийг одоо хийсний нэг амьтны аминтсыг маш ихээр тасалж тийм. Бусдад хорлох сэтгэлээ маш их төрүүлж. За тэгэл одоо тэр хорлох сэтгэлийн үүднээс одоо хэлний 4 нүгэл, биеийн 3 нүгэл зүйтэйсийг маш ихээр хийжсэн. За тэрний хүчээр одоо ийм маш их одоо уур хуцаар энэ тийм сэтгэлтэй. Одоо маш их өөрөө тэгж мэсэнд одоо ингэж мэсэнд одоо өртөх төр зовлон бол одоо амсч идэг гэж. За тэгээд хоёр дахь там нь бол одоо хар зураст там гэж тийм. За хар зураст там бол одоо юу юм гэхээр тэр хар зураст тамд төрхөөр яадаг вэ гэхээр тэр хар зураст тамын одоо эрлэг сахиус нууд бэр. Тэр хар зураст тамд төрсэн хүмүүсийг зулаанаас нь ахуулаад хөлийн уул хүртэл хар ингээд юу татдаг тийм. Ингээд шугам татдаг баг. За хар шугамд тэр шугамуд нь сүлдө бүр ингээд нэг одоо хүний нэг хуруу багтах хэмжээний жижигхэн тийм зай үлдээсэн тийм их одоо шугам татчихдаг. Тэгээд тэр шугам татсныхаа дагуу ингээд тийм гал бадарсан тийм төмөр утсаар ингэж
одоо тэр хүний одоо тэр зурсан зураасаар нь одоо тасддаг байна тийм. Тастангууд тэр хүний бие нь одоо тэр там төрсэн амьтны бие нь одоо хичнээн 100 хэсэг хуваагдсан ч тэр хуваагдсан хэсэг бүр нь одоо тэр тасарч хорсож зовлонго хэсэг бүр нь амсч яадаг гэж. Тэгэхээр нэг өсөндөө ингээд тасраад унсан ч гэсэн ингээд амин тавьдаг байна шүү дээ тийм ээ. Тэр тамын тэр одоо үүлийн хүчээр гэж байгаа тийм ээ. Нөгөө асар их хүчтэй үйл хийсэн тэр үүлийнхээ хүчээр одоо амин тавьдаг гэж. Тэрнээсэнд амьтны одоо үйл гэдэг чинь янз янз байдаг учраас одоо энэ ертөнцид одоо элдв янзын элдв хангаал юм үзэгдэх юм шүү дээ тийм ээ. За тэгээд 3 дахь там нь бол одоо хураан дарах там гэж тийм ээ. Хураан дарах там гэдэг нь за тэр тамд бол одоо яад юм гэхээр маш том 2 уулын голд төрдөг байна. 2 том уулын голд. Уулын хөндөд. Тэр 2 том уулын хөндөд ингээ хүмүүс ингээ байж идэл тэр халуун тамд төрөөд байж идэл тэр 2 одоо том хадан уул нь бүгдээрээ ингээ янз янз амьтны толгойтой тийм ээ. Тэр хүмүүсийн одоо өөр өөрсдийнх нь одоо ямар амьтан алж хүнэж исэн тэр амьтных нь одоо толгойтой. Элдв хангаан толгойтой, төмөр толгойтой, хадан толгойтой, чулуун толгойтой. Тийм толгоонод гарч ирээд тэгээд одоо нөгөө 2 уул нь 2 талаас нь ингэж шахаж. За тэгээд гүнжид гэдэг жижигхэн одоо үүр байдаг тийм ээ. Тэрийг ингээд машинаар ингээд шахаад тэндээс тос гаргадаг шиг. Яг тэгээ шиг ингээд улаан ялга болцсон ингээд хооронд ингээд үрж гэж буталж зөвхнөдгөөч. Тэгээд яг ингээд бутлаад нөгөө хүмүүс чинь бүр ингээд орилж чарлал хүүхдгийн даван дээр нөгөө 2 уул нь 2 тишээ болонгот яг урднах шиг хэвэндээ орчдөг гэж нөгөө хүмүүс чинь тийм ээ. Нөгөө нэг хамаг одоо яс мах цусна ингээд бутраад одоо улаан ялга болж исэн. Тэр амьтд 2 уул нь 2 тишээ эргээд болохоор яг урднах шиг хад хэвэнд орчдөг. Тэгээд маш хурдан одоо идэгдэг бахан л те тамийн амьтд бол тийм ээ. Тэр би интернет одоо маш хурдан түргэн эргээд хэвэндээ ороод идэгчдэг. Тэгээд буцаал тэр зовлонгоо ингээд амсаад идэг. За энэ 3 дахь 4 дахь нь бол одоо маш их одоо үйлэн орилогч там гэж. За үйлэн орилогч там гэхээр за тэр там төрсэн амтан бол одоо ингээд нөгөө төмөр гал бадарсан тэр аимшигтай төмөр энэ тэндээс нь одоо тамийн аимшигтай дүрхтэй ярилгууд ингээд хөөгд явж байгаа. Айж зутаж явж байгаад тэр тамийн аимшигтай ярилгуудаас нухдах газар хайж явж байгаад нэг төмөр байшин олдог байна л дээ. Тэр төмөр байшин дотор хаалга нэгээл оронгууд нөгөө хаалга нь хайлаад нөгөө төмөр ханд хоргон бүгдөө төмөр байгаа шүү дээ. Тэр ханд хоргон төмөр нөгөө хаалгатайгаа ингээд хайлаад тэгээд ингээд барьцалтай. Тэгээд тэр одоо төмөр байшин дотор одоо шатаж зовдгоо гэж. За тэгээд тэр төмөр байшин дотор шатаж зовж явах үед маш их одоо орилон чарладаг. За тэгээд үүлэн чарлагч гэж. За ихэд үүлэн чарлагч. За 5 дахь нь бол ихэд үүлэн чарлагчд нөгөө байшин 2 давхар болчихдог тийм ээ. 2 хантай байна. Тэгээ 2 ханы нэвтлээд орохоор 2 хаалга байна тийм ээ. За 2 хаалгаар нь нэвтрээд орно. Тэгээд бас илүү их хүчтэй гал одоо бадарч зовдог гэж. За тэр эхний доторх хаанных нь хаалгыг онгоолгоод гарсан ч гэсэн гаднах хаалгын ханы нь одоо гаднах одоо хааных нь одоо хаалгыг онгоолгож ерөөсөж чадахгүй. Тэгээ тэрэн дотор тэгэж шатан орилж зовж байдаг гэж. За тэгээ 6-т нь болохоор одоо халуун там гэж тийм ээ. За халуун гэдэг нь одоо түлэгч юм одоо түлэгч там гэж. За энд болохоор яа гэм гэхээр одоо төмөр одоо за баан гэх юм одоо усан дорд тийм баан гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо тийм төмөр
одоо тийм баанархой юм байдаг. За мөн одоо тийм зэсэн хайлмал дунд тийм ээ. Тэр дотор одоо түлэгдэн шарагдах гэх. За эсвэл тэрэн дотор түлэгдэж шарагдаад одоо нэгсэндээ хайлмал одоо зэсэн хайлмал хийсэн тийм одоо тоон дотор одоо тамийн ирэлгүүд аваад одоо тэдний хүмүүсийг хийгээд байгаа. Хийгээл орилж чарлал ахаар нь босч гаргаж ирэл. Тэгээд нөгөө нэг газар дээрээ тавьж байгаа. Одоо арьсыг хуулаад хуусан арьсуудаа одоо дүүн тишин татаад тэгээд одоо гадсаар ингэж майхан зоож байгаа юм шиг арьсыг ингэж дүүн тишин одоо татчих юм байна. Газарт ингэж одоо гадсаар зоож тэгж тамлан зовоод юм аа. За долоод нь болохоор одоо машид түлэгч гэж. За машид түлэгч гэдэг нь одоо тэр нөгөө юун дотор нөгөө хайлмагтай нөгөө тоогоо тэр савн дотор ороод тэгээд тэн дотор орилж чарлаад дээшээ ингээд жоо хөвөд гараад ирэхээр хамаг нөгөө нэг биеийн зүр хэвэндээ ороод тэгээд хэвэндээ оронгот доошоо ингээд живэд явчихдаг. Доошоо живэд явахаар хамаг ясандаа тултал тэр хамаг одоо арьс махан тэр түлэгдэж. За тэгэж их зовдгоо. За халуун тамийн хамгийн эцсийнх нь бол одоо аюуш там гэж байна. За нэрвэлтгөө аюуш тамч гэж хэлдэг. Нэрвэлтгөө тамч гэж хэлдэг. Тэгээ нэрвэлтгөө гэдэг нь одоо энэс илүү хүнд тамийн зовлон гэж байхгүй л гэсэн утгатай нэрвэлтгөө гэдэг. За энэ бол одоо маш том ингээд тал газар асар хүчтэй гал баатардаг тийм ээ. За тэр галын дунд одоо зүгээр тэр гал дундаас л нэг хүний дуу орлол өгдөг тийм ээ. Нэг одоо амьтан зовж байгаа тийм дуу орлол өгдөг. Түүнээс шиг яг тэр дундаас хүн яг тэр гал дотор байгаа амьтан айлны тэр гал нь айлны ингэж хооронд нь ялгаж салах байхгүй. За тийм болцсон. Тийм хүчтэй гал дунд ингэж энийг завдгаа гэж. За тэгээ энэ 8 там бол одоо нэгсэндээ юу гэж нэхэр халуун 8 там. За энэ халуун 8 тамаас одоо явж байгаад одоо гítэлцдэг хүмүүс байдаг байна тийм ээ. Тэр халуун 8 тамаас энэ тэндээс ингээд бид чихээ сүжигч явсаар хагаад ингээд тэр халуун 8 тамын нэг тэр заа хязгаараас ингээд гарчдаг. Тэгээ гараа явахаар тэр халуун 8 тамыг хүрээлээ дөрвөн талд нь одоо ойр орчмын 4 там байдаг гэж. За ойр орчмын 4 там гэдэг нь одоо галтгуу гэж тийм ээ. Галтгуун там гэж. За галтгуун там гэдэг нь одоо хүний одоо энэ өвдөг татам хэмжээний тийм нэг одоо юу батах одоо тийм жалга. Тэр жалган донд ингээд одоо юу явдаг тийм ээ. Маш их тийм хайлмаг ингэж урсж явдаг. Тэгээ тэр хүн бол одоо тэгээ тэр замаар явахсаар аргагүй. Тэгээ тэр замаар явахаар ингээд хөлн түлэгдээд тэгээ орилж чарлаад тэндээсээ ингээд орилж чарлаад амин тасардгүй юм байна л да. Амин тасрахгүй. Тэгээ хөлөө ингээд нэг хөлөө гаргаад ирэхээр зөв зүгээр болчдөг. Буцаагаад ирэхээр маш их одоо тийм түлэгдэж шарагдаж үтэн зовлон амсдаг. За тэрнээс цаашаа гитлээд гарахаар одоо юу хэмдэ хүүрэн намаг гэж тийм хүүрэн намагт там тийш орохоор ингээд үнэрнэ гэж бүр тамдаггүй амир ухаан алдам тийм амир үнэр байдаг байна. Одоо хүний одоо амьтны хүүр ингээд оолоод тавьчихаар илжрээд бүр ингээд яагаад тэгээд тэр нь бүр ингээд маш хурц цоргимт юм мохоо үнэртэй болчтой. Тэрэн шиг тийм харахад ингээд тийм амьтны хүүр ингээд зоолцсон юм шиг тийм. Тэгсээр намаг тийм ээ. За тэрэн дотор ингээд явдаг байх юм л дээ. Тэгээ явахаар ингээд тэр дунд нь ингээд маш их дондор нь тийм хүний одоо чүмгэнд нь тултал одоо махын ясын нэдчихдэг тийм юунууд байдаг байна. Одоо янз янзын
одоо өт хорхоонууд тийм ээ. За тэгээд тэр өт хорхоонууд ингээ хөлийн нэдэд ингээд орилжирлаа. Тэгээ ахиулаа хөлөө ингээ гаргаад ирэнгүүт л хөлн зугаарлцдаг. Тэгэл буцаагаал хийгэнгүүт л тэр одоо чөмгөндөө толтлоо тэр өт хорхоонд хэдүүлэх тэр зовлоомсдаг. За тэрнээс ингээд цаашаа гитлээд тэр хоёр одоо юунаас гитлээд гараад ирэх юм гэдэг. Одоо хутхан үстэй тал гэж. За хутхан үстэй тал гэж тийм тал газар байдаг. Тэр тал газар бол одоо ингээд одоо маш их одоо бид нар ингээд тал газар ингээд маш гоё өвстэй тал газар байлаа гэхэд тэр тал газар ч юм уу өвснийх нь оронд нь юу байдаг гэх юм хэрэг тэр хотоо байдаг байна шүү. Дээшээ ингээд харцсан. Маш одоо эрттэй тийм хутгуунууд байдаг. За тэрэн дээгүүр ингээд явхоос аргагүй болдог тийм ээ. Явахгүй болохоор одоо дээгүүр нь нөгөө төмөр элдв янзын нөгөө төмөр аимшигтай шуунууд төмөр битээ нөгөө нэг чон аратан амтад араас нь хөөж явдаг. Тэгээ тэднээсээс одоо айн цухтаад явахдаа тэр дээгүүр одоо явхоос аргагүй болж. Тэгээ явахаараа одоо хөл гарна одоо бүр маш ихээр одоо зүсгтэн ярагдчих. За тэгж явдаг гэж. За тэр тал газрыг гитлээд цаашаа гарах нэг оймод руу ордог байна л. Тэр оймод нь болохоор одоо сэлмэн навчтай гэж тийм ээ. За сэлмэн навчтай гэдэг. За тэр оймод руу ороод ирэхээр ингээд нөгөө нэг аюултай амьтдад ч одоо араас нь хөөж. Тэгээд маш их одоо үсэд сангадаг байна л тэ. Маш их үсэд сангаад тэгээд ингээд тэр модны дэшээ харахаар тэр модон дээр их гоё жимс янз бүр эдээ унд харагддаг. Тэрийг авах гээд дэшээ гарангуут нөгөө модны мөчрүүд нь нөгөө навчнууд нь бүгдээр одоо тийм элд мэс байдаг. Тэгээ дэшээ гарангуут нөгөө элд мэсэнд нь бүгдээр доошоо ингээд уншдаг. Тэгээ арай ч юм уу дэшээ гараад хамаг одоо хөл гараад зүсэж одоо яарч шингэсэр хагаад тэр орой дээр гараад ингээд харчингууд нөгөө нэг байсан жимс хоолунд энэ нь байх. Эргээд доош харахаар тэр доор нь байгаад байдаг. Тэгээ буцаад доошоо буй гэхээр нөгөө нэг юунууд одоо нөгөө сэлэн тэр мөчр тэр бүгдээ дээшээ ингээд сэрвэждэг. Тэгээ тэр дундаа нөгөө нэг төмрөн шуугаараатай амтнаа одоо баригдаад идүүлээд. Тэгээ идүүлэл дуусахын даван дээр нөгөө амьтд нь орхичдаг. Тэгэнгүүт буцаал хэвэндээ болол босоод ирдэг. За гэх мэтэр юм тамийн зовлонгийн юм зүйлүүд янз янзын одоо тамд төрдөг байна гэж. За тэр ой модос гитлээ цаашаа гараад ингээд явхад нэг тийм гол байдаг байна л да. Харангуут ингээд нэг гоё ус урсаад байгаа юм шиг харагддаг. Тэгэл тийшээ учиргүй гүүгээл очоод оронгууд одоо нурман хөлгүй нормон гол гэж тийм ээ. Хөлгүй нормон гол. За тэр гол бол одоо урсж байгаа зүйл нь юу гэсэн гэхээр харахад тийм ус шиг харагдаад байгаа. Холоос харахаар нь ус шиг юм шиг мөртлөө. Яг ингээд очиод дотор нь ингээд орчхоор хав халуун тийм нурам байдаг гэж тийм ээ. Үнс нурам ингээд урсчихдээ. За тэрэн дотор одоо бүр ингээд одоо хухаа цагаан ясвалтлаа тэр үнс нурам дотор ингээд төлөгдөж урсаж явдаг гэж. Тэгээ урсаж явж байхад тэр дундаас нь одоо нөгөө төмрөн шуу нөгөө төмөр араатын юмтайс нь одоо суулж авч замаас нь одоо зулгаан авч иддэг. За тийм баг. За ийм нэг одоо халуун 8-5 гэдэг халуун 8-5-ын одоо ойр орчим байдаг. Ойр орчмын 4-5 гэдэг. За энэ халуун 8-5-ын одоо нас нь бол одоо маш урт байдаг гэж тийм ээ. За одоо насны хэмжээг нь хэмжихтэй бол одоо хүсэлт орны тэнгэр гэж байдаг тийм ээ. Хүсэлт орны тэнгэр. За хүсэлт орны тэнгэр бол одоо 6 янзын тэнгэр байдаг. Тэрний хамгийн ихнийх нь бол одоо махранз гэж тийм ээ. 4 махранзын орн гэж. 4 их хаан тэнгэр гэж байдаг. За 4 махранзын орны тэнгэрийн одоо нас бол одоо нэг өдөр нь бол одоо
хүний насны 50 жилдээ тэнцдэг. За хүний насны 50 жилдээ тэнцэх учраас тэр одоо юу яадаг ах вэ? Нэгсэндээ тэр махранзын орны нэг өдөр нь одоо хүний насны 50 жилдээ тэнцэнэ. Тэгээд тэр махранзын орн бол 500 жил өөрийнхөө насаар 500 жил насалдаг байна. Тэгээд тэр махранзын орны 500 жилийн 500 жил наслах тэр нас нь одоо халуун тамийн одоо хамгийн ихний буюу тэр ахин амьлагч тамийн нэг өдөртөө тэнцдэг гэж. За тэгээд тэр ахин амьлагч там нь болохоор тэр насаараа 500 жил бас насалдаг байна. Тэгэхээр нэг өсөндөө хүний настай харьцуулах юм бол хэдэн сая жил одоо халуун тамийн хамгийн ихний тамийн оронд амьдардаг байна л дээ хэдэн сая жил. За тэгээд тэр нь цаашаа ингээд дөрөөр үржигдэж явдаг гэж тийм ээ. Хамгийн ихний халуун там бол одоо за хүний насаар бол 9 сая жил гэдэг тооцоод ингээд байгаа дэр. За хоёр дахь там нь бол одоо 9 сая 4 үржүүлнэ. Тэрний хоёр дахь нь ахаад 4 үржүүлнэ. Ингээд 8 тавцсан ингээд урд урдахын насыг 4 үржүүлээд явчихдаг. За тэгэж явсаар хагаад 10 дугаар сая буюу 8 тамийн одоо 7 дахь машид түлэгч там гэдэг бол тэр бол одоо нэг завсрын галуу хүртэл насалдаг. За тэгээд нэрвэлтгүй там бол бүтэн завсрын галуу хүртэл насалдаг гэж. За бүтэн завсрын галаа гэдэг бол одоо биднээсийн хүний тоолж чадах тооноос бол хэтээцсэн тийм муртжил байдаг гэж. За тэгээ энэ халуун тамийн одоо нэг өсөндөө зовлон юм байна гэж. За хүйтэн там бол одоо 8 байна гэж бас. За хүйтэн тамийн орнуудын ерөнхий ижил төстэй байдлууд нь юу гэхээр бүр түнэр харанхуй тийм газар тийм байдаг. Тэгээд цасанд хожигдсан үргэлж одоо цасаар суурч байдаг. Тийм том тал газар байна. Тэгээд тэр засанд хожигдсан тэр засныхын доор нь юу байдаг гэхээр маш том мөсөн давхар байдаг. Тэр мөсөн давхаргын доор мөсөн хонглууд байдаг гэж тийм ээ. За тэр мөсөн хонглууд дотор одоо хүйтэн 8 тамийн амьд төрдгөө гэж. За хүйтэн 8 тамийн одоо хамгийн ихний там нь бол одоо цэврүүт там гэж тийм ээ. Одоо хүний эрхээ урууны одоо толио гэж байгаа тийм. Толионы дайтай тийм. Цэврүүнүүд ингээд хамаг биеэр ингээд туурчдаг тийм там байдаг. За тэр бол одоо их хүүтэнд дараад ирэхээр тэгээ шүү дээ тийм ээ. Маш их тийм хүүтэнд хэтэх дараад ирэхээр хамаг биеэр нь цэврүү өсөрдөг. За энийг бол одоо цэврүүт там гэж. За хоёр дахь нь бол одоо тэр цэврүү нь ингээд хагараад тийм ээ. Цэврүү нь ингээд хагараад тэгээд одоо юу болчдөг нөгөө шархуулаад гарч идэг. За энэ бол одоо цэврүү хаарагч там гэж. За гуравт нь болохоор одоо Ачучусэрва гэж. Ачучусэрва гэхээр монголоор одоо ETT гэж байгаа юм. Хүн дараад ирэхээр ингээд сүулдэ илүү дутуу одоо орилж чарлах дууч гаргаж чадахгүй янз юм ярьж чадахгүй зүгээр л гэл нэг тэгээд байдаг шүү дээ. Яг л тийм дуу гаргахаас одоо чадлаг болчдөг. За энэ бол одоо ачучусэрва гэж тийм ээ. Ачучу гэж одоо хэлдэг тийм тамаа гэж. Энэ гуравт хан. За дөрөвт нь болохоор жихүд гэхээр одоо жихүсэрва гэхээр жихүд гэдэг там гэж. Жихүд гэдэг нь одоо нэг гонгноо л үүлээд байдаг тийм ээ. Одоо тийч гэж хэлж чадахгүй зүгээр л ингээл гонгноо л нэг үүлээд хасуур
дуу гаргаж чадахгүй. За тийм том дөрөвт. Тавт нь болохоор сүултээ ингээд гонгоногч дуу гаргаж чадахгүй ингээд хамаг бие нь ингээд чангараад ингээд одоо шүднүүд нь хоорондоо ингээд бүр ингээд бахир авчирсан юм шиг ингээд бүр ингээд амаа ингээд яачдаг байна шүү дээ. Бахир авчирсан шиг ингээд ам нь ингээд бүр ингээд жимчтэй. Тэгээд ирэхээр бол ямар ч дуу гаргаж чадахгүй. За тийм болоод ирдэг гэж 5 дахь нь. За 6 дахь там нь болохоор за төгсүүлдээ ингээд дараад бүр ингээд болоод ирэхээр нөгөө нэг биен дээр үүссэн шарах нь одоо улам томорно тийм ээ. Нөгөө нэг юунууд ч одоо нэг цэврүүнүүд чинь ингээд улам л томрол нөгөө шарах нь улам л эдээ бээр нь улам ах гоожвол тэгээд ирэхээр нөгөө шарах чинь ингээд одоо лимфамит хаагарах там гэж. Нөгөө шарах нь ингээд эхлээд нэг эрх урууны толионы дайтай жижигхэн шаргаас тэрэн сүдтэй ингээд лимфа цэцэг мэт ингээд хамаг эдээ бээр нь гоожод мах нь ингээд одоо хаагараад унжичдаг байна. За энэ одоо лимфамит хаагарахч там. За 7-т нь болохоор одоо удуул мэт хаагарахч там. За нөгөө лимфамит ингээд арьс мах нь ингээд хаарад унжсан байсан бол сүүлдээ нөгөө нэг аль нь арьсны, аль нь махны, аль нь одоо шархны гэж мэддэхин аргагүй тийм болоод тэгээд удуул цэцэг мэт тийм нэг одоо шинжтэй болоод хаагарчдаг. За тэгсэн хэрнээ тэр мах арьс энэ тэр ингээд өөрөөс нь гуужаад ингээд унждаг. Тэднээс нь ингээд жижигхэн тийм одоо шүрмс гэдэг нь шүү дээ. Жижигхэн шүрмсээр ингээд холбогдоод тэгээд ингээд унжичаад байгаад идэг гэж. За хамгийн сүүлийнх нь болохоор одоо том лимфамит хаагарах гэж. За том лимфамит хаагарна гэхээр одоо нөгөө нэг шархууд нь бүр ингээд нөгөө арьс махан тэр бүр хэдэн 100 хэсэг болж одоо цуурч тийм ээ. Тэгээд тэндээс нь одоо цус нуж гоожж ингэж маш их томор хаагарч илүү их одоо нөгөө мах арьс ясна ингэж хагарч бутардаг байна л дээ. Тэр чинь одоо хамаг бие нэг хөлдөөд тэгээд ирэхээр аргагүй л дээ. За ингээд ийм 8 там байна гэж. За энэ 8 тамын халууны хүйтэн 8 тамын одоо насны хэмжээ нь бол одоо за энэ одоо нэг чин алт гэж нэг чин одоо гүнжид гэж яддаг тийм ээ. Нэг чин гүнжид гэхээр одоо одооны юугаар одоо хэдэн грамм энэ 800 орчим грамм юм уу да. 900 орчим ч гэж магадгүй. 800 900 орчим грамм гүнжид гэхээр нэг жижигхэн нэг тийм хэлбэр нь бол яг бясаа гэж амт мэдэн шүү дээ та нарт. Хэлбэр нь яг бясаа шиг. Тэгсээр нэг шар будааны дайтай нэг тийм жижигхэн хар өнгөтэй. Нэг тийм юу байдаг. Тэрнээс нэг 800 900 орчим грамм тийм нэг гүнжидийн үр ахын л дээ. Тэр гүнжидийн үрийг одоо 100 жилээр нэг ширхэг гин ингээд зөөсөр байгаад хизээ дуусна. Тэдний хэмжээний урт насалдаг гэж. Хамгийн одоо эхний тэр одоо юу н цэврүүт там ийм урт настай байдаг гэж. За тэгээд цэврүүт тамын нас нь одоо тэр 100 жилийн тэр нэг чин одоо гүнжидийн үрийг нэг ширхгээр зөөгөөд хизээ дуусна. Тэр хүртэлх хугацааг бол тэр цэврүүт тамын насны хэмжээ гэж. За тэгээд доошлоод 2 дахь там нь одоо цэврүү хаарах там гэдэг бол цэврүүт тамынхаа насыг 20 нугалдаг. За ингээд нэг насыг 20 нуглаад ингээд явж насалдаг байна гэж. Тэгэхээр энэ хүйтэн 8 там бол одоо насны хэмжээ нь бол одоо ийм урт байдаг. За ингээд тамийн одоо орны зовлон гэж ийм байгаад байна. За энэ бол одоо 10 20 нуглыг одоо маш урт хугацаагаар
маш ихээр маш хүчтэйгээр тийм ээ за хийж байсан хийдэг. За тийм одоо амьдд бол энэ халуун хүйтэн тэгээ ойр орчмын за тэгээ хэсэг бусаг тамд. За хэсэг бусаг там гэдэг нь бол одоо хүний оронд хүн замбуу төвд хүртэл байдаг гэж тийм ээ. Хэсэг бусаг там гэдэг. За замбуу төвд хүртэл байгаад байдаг гэж. За энэ одоо янз янзын одоо бичигдэж үлдсэн тийм одоо ном содроо дотор бичигдэж үлдсэн зүйл нэлээд их байдаг. За энэ тамийн орон бол ерөөсөө тэр тамийн зовлон амсах амьтанд өөрт нь л үзэгддэг гэж тийм үзэгддэг. Одоо биднэрт бол үзэгдэж харагдана гэдэг бол боломжгүй гэж тийм. Нэгсэндээ бусдын явдал дөрөхөд тэр айлцсан байдаг тийм ээ. Тамийн орны тэр газар орон тэр тамийн оронд байгаад байгаа өөрт нь үзэгдээд байгаа тэр эрлэгийн элчин тэр бол зүгээр л тухайн хүний өөрийнх нь одоо муу үйл хийсэн үйлийнх нь одоо хүчин сэрж гарч ирж бий болж байгаа өөрт нь үзэгдэж үүдэг үзэгдэл юм а гэж. Түүнээс тусдаа тийм өөрийг нь зовоодаг эрлэгийн элч гэж байгаа юу гэхээр байхгүй. За хэрвээ байх юм бол тэр эрлэгийн элчнээс чинь бас өөрсдөө асар их одоо нүүл хэлэн сураад шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр эрлэгийн элч гэдэг бол зүгээр л тэр тухайн хүнд өөрт нь үзэгдээд байгаа тийм үзэгдэл юм а гэж. За тэгээ юм тэр ингэж одоо халуун хөтөн тамийн зовлон амсдаг байх нь гэж. За тэгээ нэгсэндээ энэ хүний замбуу төвд хүртэл одоо энэ хэсэг бусаг тамууд нь байдаг. Тэгээ хэсэг суу тамуудад одоо нэгсэндээ одоо тэгдэв шүү дээ тийм ээ. Одоо эцэг ихээ маш их одоо зовоон тамлсан. Өөрт ачтай одоо өөрийн багш. За эцэг их болоод багш. За энтэсийг маш их одоо сэтгэлийн зовоон тамлсан. За тийм хүмүүс хэсэг бусаг тамд одоо очих их аюул байдаг гэж тийм ээ. За тийм нэг төв байдаг тийм нэг хүү ингээд нэг ганц хүүтэй эцэг эх хоёроос энэ эцэг нь одоо далаачин. Та далаад явж байгаад одоо далайн шоргон төртөд далаад явж нөгөө нэг юу туудаг. Одоо эрдэнэс цуглуулдаг тийм ээ. Далаагаас одоо эрдэнэс цуглуулдаг тийм. Тэгээ явж байгаад далайн шоргон төртөд нас барцсан. Тэгээ ээж нь хүүгээ одоо далаачин болохгүй гэдэг. Аавас нь нугаад. Тэгээ нэг өдөр хүүхэд нь одоо аавыгаа далаачин байсан гэдгийг мэдээд. Хүүхэд нь би одоо далаачин болно гэдэг. Тэгсэн ээж нь одоо чамайг явуулахгүй аав чинь одоо далаад явж байгаа тэгээ нас барцсан. Одоо аав чинь алдсан. Би чамайг одоо алдмааргүй байна. Чи надад байгаа ганц хүү гэдэг. Тэгсэн хүн явна гэж зөрүүлсээр хагаад. Тэгээ ээж нь сүулдэ босгон дээр тэгнэж хэвтээд. Тэгээ чаддсан бол чи миний толгойн дүүгээр даваад гараарай гэдэг. Тэгсэн нөгөө хүүхэд нь харж ирсэн сэтгэлд нь одоо ямар ч тийм харуулсал энэ төр байхгүй тийм ээ. Ээжигээ үл томсорлоод тэгээ толгойг нь хөшгөлөө толгойн дүүгээр нь даваад тагаа явсан. Тэгээ тэр үлийнхээ хүчээр тэр одоо юунд очиж одоо далаад явж байгаад нэг далайн эрэг дээр очиж дээ. Тэгээ эрэг дээр очисон тэр нэг далайн дунд тэм жижигхэн одоо юу байсан? Арал байсан тийм. Тэр арал дээр очиод тэр арал руу ороод цаашаа ингээд арлын гүн рүү ороод ирсэн. Агуу байсан. Тэгээ тэр агуу дотроос нэг сонсогдоод байна гэх юм. Тэгээд нөгөө агуу руугаа дахиад орсон чинь тэр дотор нь ингээд баахан хүмүүс ойрлж байна. Юу болсон болоо гэж цаашаа даваад очиж харсан чинь ингээд толгой дээр нь ингээд тийм нэг маш тийм шовх үзүртэй төмөрөн шовх үзүртэй тэгээ тийм хурднууд ингээд тэр хүмүүс нь толгоор ингээд зоогдод орцсон. Тэгээд тэр хурдан ингээд эргэж байна. Тэгээд тэр хүмүүс нь толгооноос нөгөө бөө ингээд цус нууж ингээд урсаал. Тэгээд нөгөө хүмүүс ч мөр ойрлж чарлаа. Өхөө өхөж чадахгүй тэгэл амь наан там цаа. Тэгээ байжсэн чинь нэг тийм хурд өргөж ирээд нөгөө нэг хүний толгой дээр
буугаад. Тэг өөрийг нь одоо нөгөө хурдмөр өрөөндөө тэглэхгүй. Тэгээ нөгөө ч юм бүр тестчгүй их зовлон амсаа. Тэгээ яг бодсон байгаа юм л да. Яг тэр их зовлон амсаж явах үед тэр хүний сэтгэл нэг тийм бодол төрсөн байгаа. Ямар амар хэцүү зовлонтой юм бэ? Өөрөөхөд энэ тамийн зовлонд одоо зовж байгаа амтан бүгд энэ зовлонгоос гэтлэх болтугай гэдэг ингээд нэг жижигхэн нэг хоромхонд нэг юм бодол төрсөн баг. Тэр бодлогын хүчээр асар их буян хураасан. Тэгээ тэр буйны хүчээр одоо яасан бэ гэхээр тэр тамийн зовлонгоос төд бодлого одоо гítэлсэн гэж тийм. Тэгээд одоо эргээд тэр далаагаас урж ирээд одоо ээжээсээ одоо маш их уучлалт хүсээд тэгээд одоо тэрнээс хойш одоо эцэг ихээ маш их одоо хүндэлж биширч одоо тэгэж одоо явж эхэлсэн гэдэг тэр одоо хөө. Тэгэхээр нэгсэндээ энэ өөрт одоо хамгийн их ачтай хүмүүс бол одоо биднээс энэ насанд одоо хамгийн их ачтай хүмүүс бол эцэг их болоод багш гэж тийм. Тэгэхээр эдгээр хүмүүст одоо шүтэж хураасан хэлэнц гэдэг бол асар хүнд байдаг аа гэж. За энэ эцэг ихэд шүтэж хураасан, багш шүтэж хураасан. За багш гэдэг нь гол нь одоо номын багш хэлээд байгаа тийм. За энэ багштай шүтэж хураасан үйл хэлэнц бол одоо энэ насанд өөр нь боловсрдог маш хүчтэй үйл байдаг гэж. За хоёрт нь одоо бердийн зовлон. За бердийн зовлон бол одоо дотроо. За бердийг бол дотор нь одоо юу гэж хуваадаг? Гурван хэсэг хуваадаг тийм ээ. Гадаад түүтгэртэн, дотоод түүтгэртэн. За тэгээд одоо ажил гараад. За гадаад түүтгэртэн, дотоод түүтгэртэн. Гуравдах нь болохоор одоо за энийг одоо юу гэж хэлмээр юм бэ? Одоо монголоор одоо яг юу гэж хэлмээр вэ? Бусад түүтгэртэн гэх юм уу? За тэгэж хэлж болохоор. За гадаад түүтгэртэн нь болохоор юу гэхээр за бердийн амтан бол одоо 10 хорон нүглийг одоо нэгсэнтэйсээр тамийн зовлонд тамд төрөх амьтнаас арай жоохон баг богино хугацаагаар арай жоохон одоо багаар арай жоохон хүч суртаагаар байсан. Гэхдээ бол маш ихээр жирийн зүгээр эгэлжирийн хүнтэй харьцуулах юм бол одоо тэр бол асар ихээр хийж байгаа тийм. За ялангуяа ер нь харамын сэтгэл маш ихтэй байна. За бердэд төрхийн хамгийн одоо үндсэн шалтгаан бол тэр тийм ээ харамын сэтгэл. Юмд одоо маш их харам байх. Ханад цадшгүй шуналтай байх. Тэгээд өчүүхэн нэг жижигхэн тэвэн тийм өчүүхэн жижигхэн тэвэн хүртэл яах нь харамлдаг. Нэг тийм харамж хүн гэх юм уу. Дээр нь тийм харамын сэтгэл байдаг шүү дээ тийм ээ. Жижигхэн нэг гэрээс нэг жижигхэн өөрт нь хэрэгтэй ч хэрэггүй ч гэдэг юм нэг миний гэсэн нэг харьяалагдсан зүйлээс нь өчүүхэн төдий нэг тэвэн зүүнэд төдий чинээний юм авах ч гэсэн харамлдаг. Тэрэндээ хүртэл одоо сэтгэл нь хорогддог.
За тийм харамын сэтгэлтэй хүмүүс бол одоо бэрдэд төрөх одоо юутай байдаг агч үйл хурааж байдаг гэж тийм. За тэгэл хүнд одоо юм өгнө өглөг өгсөн ч бай тэгэл нэг дандаа нэг өөртөө нэг ашиг хонжоо харж идэг тийм ээ. Нэг гаднах байдалтай тусуулаад байгаа юм шиг бодлоо. За сэтгэлд нь бол ингээл зөвхөн өөртөө л нэг ашиг хонжоо хариу харж идэг. Тэр өглөг өгж байгаа цаад хүндээ тусуулъя гэсэн сэтлэр өглөг өгж байгаа биш тийм ээ. За тэгээд эдийн их одоо ханад цадж өгөх шуналтай байх. За юмд маш их том харан байх. За эднэр бол одоо бэрдэд төрхийн шалтгаан болдог. За энэ шунал их одоо ханад цадж өгөх шунлын эрхээр бид нар 10 харны үл хураадаг байх юм л да. Хит их одоо шунал ихтэй байх юм чинь одоо эдийн шунал ихтэй хүн бол тэр эд материал олохын тухайд тэгэл бүх 10 харны үглээ бүгд нь хийж эхэлдэг байх юм шүү дээ. За тэгээд ирэхээр одоо бэрдэд төрдөг гэж. За тамд бол одоо тэр хорлох сэтгэлийн үднэс тийм маш их уур хорсол ихтэй. Тэр уур хорслынхаа ирэхээр одоо 10 харны үглийг хийгээд байгаа. За бэрдэд төрөх нь бол одоо тэр харам ханад цадчгүй шунал тэрний ирэхээр 10 харны үглийг хийгээд байгаа. За энэ бол одоо бэрдийн төрөл төрөх одоо үйл нь болдог байна шүү дээ. За бэрдэд төрөхөөр одоо гадаад түтгэртэн гэдэг амьтан бэрдийн амьтан. За тэр бол бэрдийн амьтад бол одоо ерөнхий төрөх байдал нь бол тогоо шиг том гэдэгтэй. Тэгээд нэг одоо уул шиг том гэдэгтэй тогоо шиг одоо толгойтой гэж хэлж болохоор тийм. За зүүрлэх юм бол зүүрлж лээж байгаа шүү. Түүнээс яг уул шиг тийм том гэдэгтэй ч таашаа. Ямарсан толгой гэц хоёр нэ тийм ялгаатай. За тэгээд дээрэс нь хоолой нь бол тийм хялгас шиг гэж тийм. Хялгасыг нарийнхан хоолойтой. Тэгээд одоо биеийн тийм одоо зуны наранд маш их одоо даарч бэрдэг. За өвлийн саранд бол одоо юу яадаг? Маш их түлэгддэг. Зарим саранд түлэгддэг, наранд их даардаг. За зуны нар гарч ирэхээр бас их даардаг, өвлийн нар гарч ирэхээр бас их түлэгддэг. Тэгээ тэрнээс болоод ингээ арьсан ингээд бүр ингээд одоо сайршсан. Тэгээ сайрсан дээр нь ингээд тэгэхээр нэг жижигхэн одоо сувьсэн нэг үстэй. Тэгээд одоо маш туранхай тийм ээ. Хөл гарын тэр нь бүр ингээд арьсан дээр одоо ясан дээр арьс тогтсон мэт тийм. Тэгээд тэр царай зүс нь одоо хүн харах юм бол ухаан алдмаар гэж тийм ээ. Тэгээд бэрдийн тэр амьтныг төрхийг хүн харах юм бол одоо зүгээр эгэлж ирэн хүн харах юм бол ингээд бүр айж чичрээд ухаалдаж унаа ч. Тийм үдлийн мохоо зараад. За тэгэхээр энэ гадаад төдгөртөн гэж энэ бэрдийн амьтан байдаг. За энэ бэрдийн амьтанд бол одоо юугаар хоолдог? Одоо үнэрээр хоолдог тийм ээ. Одоо үнэр эдчтэн гэж байдаг тийм ээ. Үнэр эдчтэнгүүд бол тэр чигтэл бэрдийн төрөлд орно шүү дээ. Одоо янз янзын одоо хий үзэгдэл гэлээ байдаг шүү дээ тийм ээ. Тэр чинь бол бэрдийн төрөл рүү ороо явж. За энэ бэрдийн амьтад бол одоо хийм биштэй. Тэгээд одоо эдээ онд ерөөсөө олддоггүй тийм ээ. Биднээсийн одоо нэг аяг ингээд дүүрэн ус тавихад тэр аяг усыг одоо хүн харах юм бол зүгээр ус болгож хардаг. Бэрд харах юм бол тэр усыг бол юу болгож хардаг гэхээр цуснууж болгож хардаг тийм ээ. Эдээ бэр болгож хардаг. За хичнээн сайхан тунгалаг далан мөрөн байлаа ч гэсэн тэр тунгалаг далан мөрөн бол одоо за арай жоохон буянтай гэх юм уу одоо арай жоохон үүлэн жоохон хөнгөн бэрдэд бол тэр далан мөрөн бол юу болж харагддаг юм бэ? Эдээ бэр болж харагддаг. Илүү их одоо үйл лайтай бэрд нь бол тэр далан мөрөн ухаа хоосон сайр болж харагддаг гэж тийм. Тэр өөрийн хуаас нь тэр үйл нь ямар вэ? Тэрнээсээ хамаарчлаа амьд. Өөр өөрсдөө янз янзаар зовлон амсдаг байх юм шүү дээ.
За гадаад төдгөртөн бэрд нь бол одоо маш их үлс цангахын зовлонгоор нэрвэгддэг. За тэгээд зүг бүхэн лүгүүж хоол одоо унд одоо ирж хайх боловч эс олно гэж. За хаяа нэг хоол ундны төрлийн зүйл одоо нүдэнд нь үзэгдэх боловч тэр хоол ундны төрлийн зүйлийг одоо нэг амсч хүртэх гээд очих үед гадна одоо гинт одоо тийм одоо эрэлгийн одоо элчүүд гарч ирээд тэргүй хоолыг одоо сахин хамгаалаад тэр хоолноос амсах боломж олддоггүй гэж. За тэгээ бэрдийн амьтанд бол одоо хичнээн сайхан үзэгсэлэнтэй мод, хичнээн сайхан үзэгсэлэнтэй гол мөрөн, сайхан одоо хоол унд байсан ч гэсэн тэр бүгдийг харсан даруйд тэр нь одоо шатаж унсан, шатаж хугаарсан одоо үнсэн нурам мэт тийм болж харагддаг гэж. За том том гол мөрөн ч гэсэн хатаж сайрцсан сайр болон бэрдэд харагддаг юм а гэж. За тэгээд цаг үлрэлэн ч гэсэн иргэн өөрчлөгддөг гэж тийм. За тэгээд зуны одоо саранд түлэгдэж өвлийн наранд одоо дааран барьж за энэ одоо халуун хөтний тэс шгүүх зовлон бас амсч яадаг гэж. За дотоод төдгөртөн бэрд нь болохоор одоо эдээ унд өчөөхөн төдий олдог байна. За эдээ унднууд нэг л одоо эдээ бэр байгаа шүү дээ. Тэрийг эдснэр за нөгөө нэг хялгасыг нарийнхаа хоолоогоор тэр эдээ бэрнээс жоохон нэг юм давуулаад ингээд ходоод руу орох нь юм. За орсон даруйда ходоодны дотор нь тэр хоол нь орсон даруйда гал болон хувирчтай дотроос нь өөрөө нэг шатаан төлдөг гэж. За тэгээд шатаан төлөөд тэгээд ам хамаарнаас нь ингээд гал ингээд дүрлцэн гарч ирж хамар амын ингээд түлээд идэг гэж тийм. За тэгээд мөн одоо эдээ унд одоо эс осноор за бие нь одоо маш одоо үзхийн аргагүй зовлонтой бөгөөд за биений өнгөн болоос тийм одоо хөх аргал гэдэг шүү дээ. Хөх аргал шиг тийм өнгөтэй байдаг. За тэгээ эдээ унд хичнээн одоо эзсэн ч гэсэн одоо зүүнний үзүүр морины одоо хялгасны чинээний тэр нарийнхан хоолоогоор хоол унд нь одоо давхад хэцүү бөгөөд хичнээн давсан ч гэсэн за тэгээ ходоод нь бол одоо асар том учраас тэр ходоодыг одоо цадтгах боломж өгдөг гэж. За бусад төдгөртөн гэж. За бусад төдгөртөн гэдэг нь одоо бэрдийн одоо бэрд бүгдийн биен дээр тийм ээ олон амьтад олон янзын тийм жижиг амьтад одоо өөрх үүрийг засаад тэгээд одоо тэр мах арьс яснаас нь ингээд идээд байдаг гэж. За ерөнхийдөө ингэж ийм хэсэг хуваадаг. Одоо түүнээс өөр бусад ч гэсэн одоо элдв янзын зовлон унсдаг бэрдүүд бол тооцох юм бол тоон барагдахгүй гэж тийм ээ. Ерөнхийдөө нэг харьяалах юм бол нэг юм 3 янзын харьяанд багтаад байдаг байх юм л дээ. Түүнээс биш яг ингээ бүр нарийн ялах юм бол одоо бэрдийн зовлон нарийн ялах юм бол тоочч барах юм. Их зовлон янз янзын зовлонтой бэрдийн амьтад байдаг. За тамийн зовлон ч гэсэн тийм ээ. Ерөнхийдөө зүгээр л тоймлол нэг одоо язгуураар нь ангилж хуваах юм бол 18 хэсэг хуваагддаг болохоос ш. Яг тамийн орон бол одоо энэ тэр гэж бүр нэгэндээ тоолох юм бол тоолж баршгүй байдаг гэж. Яагаад тэгэхээр тэр амьтны сэтгэл зүй, амьтан бүгдийн сэтгэл шал өөр тийм ээ. Юмыг одоо харж байгаа өнцөг, юмыг одоо хандж байгаа хандлага, хүлээж авч байгаа тэр сэтгэл зүйн төлөв байдал. Тэгээ ямар сэтлэр
тэр сэдвүүд нь ямар хүчтэй, ямар төлөв байдлаар тэр үүлийг яаж хийж байгаа, ямар нөхцөл байдалд хийж байгаа, юунд дутуулдаж хийж байгаа энэ тэр шал өөр тэр хүн амьтан бүгдийн тэр сэтгэл зүйн одоо давхар ташгүй өөр байдаг учраас тэр хураас нь үйл хэлэнцсэн ч гэсэн хүч нь их бага янз янз байдаг. Тийм болохоор тэр хүч нь их бага янз янзын үйлдээс үүдсэн элдв янзын зовлонгууд нь бас янз янз байдаг гэж. Тэгэхээр нэгсэндээ зүгээр замбуудад цэвд амьдарч байгаа хүмүүсийг ингээл харж үзэхэд тийм байгаа шүү дээ. Хүн болгоны зовлонгууд нэг өөр тийм ээ. Яг нь ерөнхийд нь ингээд ялгах юм бол яг ингээд өвдөж байгаа зовлон, за тэгээд салж сарнж байгаа зовлон, ус цангаж байгаа зовлон гэдэг. Ерөнхийд нь зүгээр ингээд ангилах юм бол юм байгаа боловч яг тэр өвдөж байгаа зовлон гэдэг өвчнгийн дотор нь ангилах юм бол бүр ингээд янз янзын бүр хүний толгой танд багтахааргүй тийм сонио өвчин байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол ингээд тэгээд тэр нэг өвчин туслаа гэхэд тэр нэг өвчин тусч байгаа өвчин болохоор хүн болгонд бас янз янзын мэдрэмж төрүүлдэг тийм ээ. Зарим хүмүүс нь ингээд нэг ханаа төрчихээрэл бүр учиргүй их одоо гасалт зовоолтой. Жижигхэн ханаа төрсөн хэрнээл жоохон ханаад шүү дээ. Тэрнээс болол ингээд сэтгэлээр унаал, гундаал тэгэл ингээд. Зарим хүмүүс л ханаа төрчихээр буруу өвчин туссан юм уу гэмээр нэг тийм цоглог. Тэг яваад байдаг. Энд чинь бол тухайн хүний өөрийн сэтгэл зүй. Тэр сэтгэл зүй болоод урд урдын одоо тэр төрлүүдээс хураас нь тэр үүлийн одоо юу биш тийм ээ. Тэр хураас үүлийнх нь хүч нь бас нөлөөлөд шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд нэг ижил төвшний одоо үйл зовлон амсаж байгаа ч гэсэн нэг 10 20 хүний загсаахад бүгдээрээ сэтгэл зүйд нь мэдрэж байгаа тэр мэдрэмж нь хүч нь одоо их багс болно өөр. Тэр хүний сэтгэл зүйд нөлөөлж байгаа нөлөөлөл нь бас өөр байдаг. Тэр энэ бол одоо үйл өөр гэдэг үл хүний тэр сэтгэл зүгээс маш их хамааралтай байдаг. За тэгээ насны хэмжээ. За Авидармын номоос бол одоо Бердийн насны хэмжээг бол одоо за хүний одоо юу одоо биднээс хүний төрлийн одоо 1 сар бол одоо Бердийн 1 жил болдог гэж тийм ээ. 1 жил. За 1 жил болдог. Тэгээд энэ Берд бол энэ насаараа 5000 жил насалдаг байна тийм ээ. 5000 жил. За зарим номон дотор бол одоо нэг түмэн жил насалдаг ч гэж хэлдэг тийм ээ. За гэх мэтэр ингэж ангилсан байна гэж. Нэг өсөнтэй энэ хотогт ногорж унагийн айлтсан одоо хаан дэлгэсэн загтал гэдэг. За тэрхүү номон дотор бол 5000 болоод төмч наслах байна гэж тийм ээ. За тэр дундаа бол ерөөсөө үхдэггүй гэж цаг бусаар өхнө гэж одоо бараг байдаггүй. Тийм байх нь. За тэгээ Берд дотор одоо ямар одоо жишээ нь огторгууд гүөхч Берд гэж нэг байна тийм ээ. Одоо хин биетэй амьтд эхлээд шүү дээ. Бидний сүнэдэнд үзэгддэггүй. Адгуус биш. Тийм нэг амьтд. За тэгээд зэн гэж. Зэн гэхээр одоо юу хэмдэ альбин. За жалбуу гэхээр одоо хан ад. За тэгээд шулам. За мам гэдэг нэг амьтан байдаг тийм ээ. За тэрэн гэх мэтэргүүтэй. Тэдгээрэнж өөр өөрийн одоо эндүү андуурлын үзэгдлэр одоо үзэгдлээсээ үүдсэн тийм одоо айдас айх тийм айдас төрдөг тийм ээ. За хэдгээр одоо
амьтад бол дандаа өөрт нь тийм элдв янзын үзэгдлүүд ургадаг хана сэтгэлд нь тийм янз янзын тийм сэтгэлд нь элдв янзын үзэгдэл галзуу солиотой юм шиг тийм үзэгдлүүд ургаад байдаг. Тэрнээсээ болоод одоо маш ихтэй сэтгэлд айдас хүчтэй явдаг. Тэр айдас хүчсээс болоод одоо элдв янзын одоо амьтанд одоо хор хөргөх ч юм уу тийм үйлдэл гаргадаг гэж тийм. За 7 хоногор одоо үхлийн тийм хүчтэй өвчин тусаж тэр туссан өвчин 7 хоногор байнга тийм одоо тийм хүчтэй өвчин одоо туссан тийм зовлон амсд юм а гэж. За тэр 7 хоногийн маш хүчтэй өвддөг тэр өвчнөө одоо бусдад шилжүүлэхийн тухайд тийм ээ. Бусдад шилжүүлэхийн тухайд. Тэхийн тухайд одоо бусдад янз янзын байдлаар одоо хор хүрэгдэг. Эсвэл бусдад одоо атаархдаг тийм ээ. Атаархсан тэр атаархлаасаа үүдэж бусдад хор хүрэгдэг. За энэ одоо өөрт нь ч дутус болдгоо. Тийм байдаг. Тэгэхээр одоо энэ янз янзын одоо ад тэрэн тийм ээ. Тэгэл одоо альбин чөтгөр мам гэл намдтын янз бүрийн хорлолууд болдог гэж хүмүүс яриад идэх тийм ээ. Тэр чинь бол тэр амьд чи өөрсдөө ийм зовлонтой байдаг байна шүү дээ. Ер нь бол маш их тийм айдастай. 7 хоногор байнгын тийм одоо тестшгүй их тийм өвчин ороосон тийм өвчнгүүд нь сэтэрч ингэж зовдөг. Тэрнээсээ болоод одоо өөрчлөн зовж шаналхгүй байгаа. Өөрчлөн одоо айдас аюулгүй байгаа тийм одоо амьдтыг харчаад маш хатаархдаг. Хатаархснаасаа болоод тэднэрт одоо хорлох гэж үздэг тийм ээ. За тийм байдаг байна. За тэгээд одоо хүчтэй тийм ариус тарны хүчээр за тэгээд дарах, шатаах одоо шидэх гурван үйлээр маш их одоо төвцсгүй зовлонгоор дарагдах тэргүүтэй. Элдв янзын тоолшгүй санаанд багтчихгүй зовлонгууд ус байдаг гэж. За тэгээд нэг нэгэндээ хоор хоорондоо одоо завсан төрлийн амьд чинь одоо энэ хийм биетэй амьд чинь тийм ээ. Маш их тийм хүчтэй байдаг ханалтай янз бүрийн тарин элдв янзын тийм одоо хэл ам нь маш хүчтэй. Одоо нэг хэлсэн үг нь одоо нэг хараал хэлэх юм бол тэр хэлсэн ханаал нь тэр дороо биелдэг ч юм уу. Тийм аюултай. Тэгээ хоорондоо нэг нэгэнд лүгээ ингэж үргэлж хараалж чаддаг. Тийм элдв янзын муу мухай одоо тарин энэ төр хэлж. Тэгээ тэрнийхөө хүчээр тэрнээс нь болоод нөгөө өөртөө муудалцсан тэр нөгөө нэг хийм биетэй амьдад нь бас маш их одоо тийм зовлон амсдаг. Тэгээ нэг нэгэнтэй ингэж нэг ингэж харилцсан маш их зовоод юм л гэж гарч тийм. За тийм болохоор ер нь бол одоо амьтан бүгдийн зовлон ингээд сайн ингээд мэдээд ялгаад ингээд гараад ирэл нөгөөсөндөө бид нэр тэр амьдтыг инэрч хайрлах яагаад одоо тийм зовлонтой болсон учир шалтгааныг ойлгох тийм ээ. Тэгээд тэрхэр өөрийн сэтгэлд ч гэсэн одоо юу инэрл хайр бий болох өөрийнхөө сэтгэлийн одоо төлөв байдлаа ч гэсэн илүү цааш нь одоо хянаж муу чанаруудын одоо түрүүн одоо засах сайн чанаруудаа илүү сайн одоо өөртөө төлөвшүүлэх. Тэр байдал руу ороход илүү тус болдог байна л дээ. За тэгээ өнөөдөр энэ хүрээд зогсоо. Дараагийн юм дээр болохоор адгуусны зовлон. Тэгээд сайн муу үлийн ялгалууд гарна тийм ээ. За одоо сайн муу үлийн ялгалууд одоо яг үйл өөрийн ерөнхий одоо онол ойлголтууд нь яг юу байдгүй гэдгийг дараагийн яриан дээр гарах байна. За тэгээд анхаарал тавьсан бүх хүмүүстээ их баярлалаа. Тэгээд дараагийн ярианд уулзтлаа түр баяртай. За баярлалаа Гүндэл хамт, Гүнсэн Плантай.
мөн хүрэлцэн сонссон та бүгдээ баярлалаа. Дараагийн 7 хоногийн лав гарагт 12:30-аас эхэлнэ Улаанбаатар. За баярлалаа.